Булган аймгийн Морин хуур аймгийн дэд хөтөлбөрийг 3 дахь жилдээ хэрэгжүүлэн ажиллаж байна. Монголын оюуны соёлын хосгүй өв, эгчиглэнт хос чавх тусам морин хуур хөгжмийг өсвөр үе залуучууд, иргэд, өрх гэр бүл хамт олон байгууллагад түгээн дэлгэрүүлэх, сурталчлан таниулах, түүгээр дамжуулан үндэсний бахархлыг бий болгох, ирээдүйдийн өдрөг тэмүүлэлтийн хорон чүзлийг төлөвшүүлэх зорилгоор морин хуур хөтөлбөрийг Булган аймгийн засаг дарга санаачлан хэрэгжүүлж байгаа юм. Булган аймгийн 3 жил дараалан морин хуур хөтөлбөрийн хэрэгжилт түүний үр дүнг харуулж аймгийн баяр наадмын нээлтээр морин хуурчдын тоглолтыг бэлтгэн хүргэсэн юм. Мөн 2015 онд Хүннү бүрэн үүсгэн байгуулагдсны 2224 жил Их Монгол улсыг байгуулсны 809 жилийн зориулан аймгийн хам баяр наадмын нээлтэд 700 морин хуурчийг тоглууллаа. За Булган аймгийн засаг даргын энэ 4 жилийн хугацаанд баримтлан ажиллах шинэ Булган мөрийн хөтөлбөрийн дээдлэг хөтөлбөр бол морин хуур гэсэн юм хөтөлбөр байгаа. За морин хуур хөтөлбөр нь бид Монгол түмэнтэй одоо ойр явж ирсэн энэ Монгол түмэнтэй өдий олон жил одоо хамт амьдарч ирсэн зовх шахтан жаргах үед нь энэ одоо морин хуураараа өөрийнхөө сэтгэлийг тайлдаг, баясдаг ийм одоо өв уламжлалыг бид сэргээн дэлгэрүүлэх ийм зорилго тавьсан. Ингээд морин хуур хөтөлбөрийг хэрэгжүүлсэн юм учиртай байгаамаа. Морин хуур хөтөлбөрийг хэрэгжүүлснээр 3 жилийн хугацаа өнгөрч байгаа. За энэ хөтөлбөрийн хүрээнд бол бид нэлээд олон арга хэмжээ зохион байгуулж сум болгонд одоо 15 морин хуурын хүнтэй морин хуурын хамтлаг. За аймгийн хөгжим жиргэний театрт бол одоо морин хуурын мэргэжлийн чуулгатай болох ийм зорилго мэргэжлийн хувьд бол тавьсан. Ер нь одоо морин хуур хөгжим бол Монгол хүнийг бий болгодог, Монгол ахуйг бий болгодог, Монгол сэтгэлгээ бий болгодог. Ийм учраас бидний гол зорилго морин хуурын хөгжмөөр одоо Монгол хүнийг бий болгоё, Монгол сэтгэлтэй зөв Монгол хүүхдийг бий болгоё гэж зорьсон. Гол зорилго бол ийм. Ийм учраас морин хуур хөтөлбөрийг одоо санаачилж аймгийн иргэдэд урдаа батлуулан хэрэгжүүлэн ажиллаж байна. Булган аймгийн 2013 онд морин хуур хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагааг спортын ордонд зохион байгуулж, Монгол улсын филармоны дэргэдэх морин хуурын чуулгыг бүрэн бүрэлдэхүүнээр нь урьж оролцуулан, аймаг сумын удирдлага, сургууль, соёлын төвийн төлөөлөл, морин хуурын сургагч багш нар 1500 иргэнийг хамруулж морин хуур хөгжмийн гайхамшигыг сурталчилж байсан бол 2014 онд аймгийн морин хуурч хөгжимчдийн мэдлэг, мэдээлэл, ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор үндэсний этник алтан үрг хамтлагийн соёлын новыг сурталчилах хаяныг Булган аймгаас эхлүүлж, ардын хөгжимчд морин хуурчдын нэгдсэн сургалтыг 16 сумын 40 гаруй морин хуурчдыг хамруулан зохион байгуулж, 4-р сарын 18-ны өдөр алтан үрг хамтлагтай хамтран тайлан тоглолтоон тавьж 1800 иргэд үзэж сонирхсон юм. 2013 оны байдлаар Булган аймгийн хэмжээнд морин хууртай байгууллага 102, үүнээс тоглолтын морин хууртай байгууллага 54, хүндэтгэн залсан бэлгэлийн чанартай морин хууртай байгууллага 48 байсан бол 2014 онд морин хууртай байгууллага 143, үүнээс тоглолтын морин хууртай байгууллага 68, хүндэтгэн залсан бэлгэлийн чанартай 75 байгууллага байна. Мөн 2013 онд морин хууртай айл өрх 2163, үүнээс тоглолтын морин хууртай айл өрх 749, хүндэтгэн залсан бэлгэлийн чанартай 1414 айл өрх байсан бол 2014 онд морин хууртай айл өрх 2299, үүнээс тоглолтын морин хууртай айл өрх 812, хүндэтгэн залсан бэлгэлийн чанартай 1487 айл өрх болсон байна. Морин хуур дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний дагуу аймгийн музей соёлын бие тус өвтгчийг бүртгэж 2013 онд 399 өвлөн суралцагч, 2014 онд 668 өвлөн суралцагчдыг нэгдсэн мэдээллийн санд бүртгээд байна. Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр аймгийн хэмжээнд 2013 онд 274 хүүхэд, 125 насан турш, 2014 онд 467 хүүхэд 201 насан туршдыг
морин хуурын сургалтад хамруулсан нь 2012 оны морин хуурчин тоотой харьцуулбал суралцагчдын тоо 6 дахин өсжээ. Би Морин тоглоод 2 жил болж байгаа. Баян наадамд оролцоод одоо Баян наадамд 2 удаа оролцож байна. Би анх ангийнхаа октодтой хамт Морин дугууланд явж эхэлсэн. Анх Морин сурахад жоохон хэцүү, төвөгтэй юм шиг санагдсан боловч одоо бол айгүй гоё сонирхолтой болсон. Эхлээд 5 сургуулаа явж эхэлж байгаа. Тэгээд тэдэн маань дундаас нь гасцсан. Тэгээд одоо би цааш нь үргэлжлүүлж явж байгаа. Намайг Ганчим гэдэг. Би Булган аймгийн 1-р сургуульд суралцдаг. Манай Морин уурын багшиг болохоор Виктор гэдэг. Тэгээд энэ жил Морин ууранд хамрагдсанараа болохоор 2 жил болж байна. Тэгээд Морин уур сурснараа болохоор хүүхдүүд нь өөрсдийгөө үндэсний өв соёлоо хадгалагын үлдэхээс гадна өөрсдийгөө хөгжүүлж бусадтай чөлөөтэй харилцаж биеэ зүг авч явах чадвар сургадаг. Тэгээд энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа аймгийн засаг дарга болгон удирдлагуудаа баярлалаа гэж хэлье. Намайг Жавхлан гэдэг. Би Булган аймгийн Булган сумын 1-р сургуулийн 7 ангид суралцдаг. Тэгээд Булган аймгийн нутгийн удирдлагууд нь Морин уур хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэхэд би Морин уурыг анх сурсан. Тэгээд Морин уурыг анх одон тунгалаг багшаар заалгаад одоо 3 дахь жилдээ суралцж байна. Тэгээд манай ангиас нийт 12 хүүхэд суралцдаг. Морин уурын дугууланд суралцдаг. Би 2015 оны Булган ангаан хүүхдүүд наадам уралдаанд ороод тусгай байр эзэлж багаараа бас мөн тусгай байр эзэлсэн. Тэгээд 14 оны төдөв хуурчин нэрэмжит тэмцээнд бас багаараа тусгай байр эзэлсэн. Тэгээд Морин уур хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа Булган аймгийн нутгийн удирдлагуудаа баярлалаа гэж хэлье. 2013 онд Улаанбаатар хотын Эгшиглэн магна компани Булган аймгийн Хүрд хос сочир компанитай гэрээ байгуулж 31.7 сая төгрөгөөр 167 морин хуур. Улаанбаатар хотын Эйтэн компанитай гэрээ хийж 16.2 сая төгрөгөөр 108 морин хуурчийг хувцас хэрэгслэр хангасан. 2014 онд Улаанбаатар хотын Эгшиглэн магна компанитай морин хуур нийлүүлэх гэрээ байгуулан 95.7 сая төгрөгөөр 435 морин хуур. Улаанбаатар хотын мэрэгжлийн урлагийн хувцас хэрэглэл бэлтгэдэг Эйтэн компаниар 5.4 сая төгрөгөөр 24 сургагч багшийн дээл, малгай, гутал мөн $47.2 сая төгрөгөөр 225 морин хуурчин хувцас малгайг хийлгэж бүх сумдад хуваарлан ажиллалаа. За бид бүхэн 60 гутал хийсэн. Энэ санхүүжилт бас бид нарт өгж жижиг дунд үйлдвэрлэлд дэмжиж бид нараар бас хийлгэсэнд бид бас баяртай байна. Тэр нь цааш дөрн ийм жижиг дунд үйлдвэрлэлд дэмжиж бас бид бүхэнд ингэж ихтгэл өгж гутал хувцас эднэрээ бас энэ орон нутгтаа үлдээж бас бид бүгд бас баярлах байна. Энэ бол аймагт бол бас нэг өөрснөө бас нэг өөрснөө өв уламжлалыг дэмжээ тийм ээ. Бас тэрийг энэ ч бас залуучуудаа бас хүргээд тэгж байгаа юмд бол бас зүгээр л байгаа хгүй. Бас л ард түмэн тэр чинь хүүхд багцуудаас чөлөөт цагаа зөв болсон өнгөрүүлж тэр нь чинь явж тийм ээ. Тэрийг тэгээд өөрснийхөө аюулс чадлыг хөгжүүлж яах гэдэг чинь бас л бид бүгдийн бас нэг хөгжих нэг л юу. Тэрнийхээ хэмжээгээр бас нөгөө жиж дунд үйлдвэрлэл дэмжээл ховцгондрын хийж өгч байгаа ч гэсэн бас бидний бас амьдрал бас дээшлэн шүү дээ. Бас ард түмний амьдрал ч гэсэн тэр санхүүжилтийг өөрсөндөө авч ийн гэдэг чинь болгоо аймагтаа үлдээж ийн гэдэг чинь. Ийм ажлууд хийж байгаагүй зүгээр яг ер нь бол хүмүүс хөдөлмөрчд бол ерөөсөө бүгд захиалж гутлаа аавна. Хөдөө сумуудад бас хийж өгнө. Тэ сумын тамгын газрын нормын гутал хийсэн. Тийм тэгээ сая харин юуны морин хуур хөтөлбөрийн юуны морин хуурын гутлыг 60 гутал бид нар үйлдвэрлээд гаргалаа. Сайхан бас бид нарт баяртай юм боллоо. Бас энэ орон нутгаа жижиг дунд үйлдвэрлэлээ цэхүүдэн дэмжиж бас бид нарт ингэж итгэж найдаж гутал хийлгэнэ гэдэг чинь бас бид нар нэг ясандаа бид нарт бас нэг шинэлэг юм. Тийм ээ. Хоёр дахьтаа бол одоо бас орон нутгтаа бас хөрөнгө оруулалт хийнэ гэдэг чинь бас зүгээр хэрэг шүү дээ. Гадч наваач нэг аймагт ч юм уу одоо
хотод ч юм уу захиалж яхаар бас бид нарынхаа амьдрал ахыг харж үзээд бас ингэж ийн гэдэг ч юм бас би бол баярлж л байна. Өшөө дахиад одоо ийм хөтөлбөр оногдвол одоо хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаанд эцэг эхийн оролцооноос 2013 онд 21.8 сая төгрөг, 2014 онд 69.6 сая төгрөг зарцуулаад байна. Морин хуур хөтөлбөрт сум морин нутгийн төсөв эцэг их олон нийтийн оролцооноос нийт 221.3 сая төгрөг зарцууллаа. 2013-аас 14 оны төлөвлөгөөний хэрэгжилт 98.3%, өссөн дүнгээр 58.3%-тай хэрэгжсэн байна. 2013 онд соёлын новыг өвлөнтэйгч бэлэг авиаснуудыг тодруулах зорилгоор 2 жилд нэг удаа зохион байгуулагддаг ардын урлагийн наадмыг аймгийн хэмжээнд зохион байгуулж, сум төсвөрөөс 2-оос 10 морин хуурч ардын урлагийн наадамд амжилттай оролцлоо. За би бол одоо Булган аймгийн Хангал сумын харьяа Хялган тосгоны одоо соёлын төвийн дуу хөгжмийн багш ийм хүн байгаамаа. Би одоо 30 жил одоо дуу хөгжмийн багшийн ажлыг гүйцэтгэлж ирлээ. Одоо тэтгэвртэй гарцсан. Гэхдээ би одоо орон нутгийн засаг захиргааны байгууллагын одоо шийдвэрээр би одоо энэ морин хуур хөтөлбөрийн морин хуурын сургагч багшаар ажилладаг юм аа. Морин хуур хөтөлбөр одоо хэрэгжснээр манай би одоо Булган аймгийн Хангал сумын Хялган тосгоны одоо соёлын төвийн дуу хөгжмийн багш. Энэ хуур хөтөлбөр хэрэгжснээр одоо манай тосгоны одоо хүүхдүүдэд одоо уламжлалт одоо өв соёл одоо суралцахад нь маш их тус болж байгаа. Маш их хэрэгжиж ирж байна, амжилттай хэрэгжиж байна. Анх нь одоо 5 хүүхэд сургаж байлаа 3 жилийн өмнө. Дараа жил нь 10 хүүхэд, 15 хүүхэдтэй ирсэн улсын баярт, аймгийн баярт. Энэ жил болохоор 25 хүүхэдтэй ирлээ. За энэ хугацаанд одоо манай хүүхдүүд бол маш их одоо ур чадвар нь дээшилсэн, урын сан ихтэй болсон. Одоо морин хуур одоо зориулсан хөгжмийн зохиол бүтээлүүд, Монгол ардын дуу, мөн одоо нийтийн дуу гэдэг одоо ер нь манай урын санд бол одоо 30 гаруй одоо уран бүтээл одоо тоглогдчиход байгаа. Ингээд одоо манай Хялгант соёлын төвийн дэргэд одоо 30 гаруй хүүхэдтэй сарны уянга гэдэг одоо хамтлаг байгуулагдсан байгаа. Одоо саяхнаас болохоор одоо сарны уянга гэдэг нэртэй чуулга болоод одоо ингээ ажиллаж байна. Өсвөрийн одоо морин хуурч алтан медаль авсан. Мөн бус хүүхдүүд нь бол ерөөсөө их дээгүр оноотой одоо 9 оноогоор одоо хүүхдүүд медальт байранд орж байгаа. Манайх бол одоо 7.5 оноогоор 0.5 оноогоор одоо жаахан хасраад ингээд явсан бүх номерууд одоо тийм байдалтай явсан. Ингээ би бол шавнырынхаа одоо амжилт уран чадварыг нэг их доогуур биш одоо дээгүүр явж байгаа юм байна гэж одоо ингэж дүгнэлт өгч байгаа. Манай хүүхдүүд бол маш их сонирхолтой, энэнд морин хуурандаа их дуртай одоо ийм одоо болсон. За энэ морин хуур хөтөлбөрийн хүрээнд одоо манай Баяннуур сумаас энэ наадамд нийт 28 хүүхдүүд оролцохоор ирсэн байгаа морин хуурч хүүхдүүд. За энэ хүүхдүүд маань энэ жилд одоо энэ морин хуур хэрэгжижснээс хойш маш амжилттай сайн суралцж томоохон уралдаануудад одоо дандаа төрөө бариудыг авч ирсэн ийм амжилттай байгаа. За тэгээ хөтөлбөр хэрэгжснээс хойш хугацаанд одоо томоохон уралдаан тэмцээнүүд явагдаж байгаа. Жишээлх юм бол Булган ангаан хүүхдүүд алдарт хаяад хуурч төдвийн нэрмжит өсвөрийн морин хуурчдын анх дугаар уралдааныг манай Булган аймагт одоо зохион байгуулсан. За энэ уралдаанд манай Баяннуур сумын хүүхдүүд тэргүүн байрыг эзэлж одоо том мастер морин хуур зэрэг одоо том шагналуудыг авсан. За нас болгоны одоо бага дунд ахлах насны түрүү байр болгоныг манай хүүхдүүд авсан ийм одоо амжилттай
суралцж байна. За тэгээ энэ хөтөлбөрийг одоо хэрэгжүүлэн санаачлан хэрэгжүүлж ажиллаж байгаа аймгийн засгийн дарга болон одоо орон нутагт хэрэгжүүлэхэд биднийг одоо дэмжиж хамтран ажиллаж байгаа сумын засгийн дарга нартаа талархал илэрхийлж байна. Аймгийн иргэдийн хурлын даргын санаачилгаар аймгийн газрын зураг бүхийг гантэг чулуун дээр уран сэлбэрээр сийлж хийсэн 2 м гаруй өндөртэй ёслол хүндэтгэлийн морин хуурыг Булган сумын соёлын ордонд хүндэтгэлтэйгээр заллаа. Одоо нийт одоо зарцуулагдсан санхүүжилтийн байдлыг авч үзэх юм бол төсвийн хөрөнгө болон иргэд олон нийтийн оролцооноос энэ одоо хөрөнгө маань бол одоо бүрдээд байгаа. Тэгээ үүнд бол одоогийн байдлаар 400 гаруй сая төгрөгийг бол зарцуулаад байна. Дээр нь одоо манай аж ахуй нэгж байгууллагууд бас их сайхан сэтгэл гаргаж энэ хөтөлбөрийг одоо дэмжиж оролцож байгаа. Ер нь одоо манай ард түмэн хорвоогийн хамаг явдлыг 2 хон чавцсан дотор одоо багтаасан энэ сайхан морин хуураа дээдэлж үнэхээр бас одоо омогшил бахархал одоо болгож байгаа нь бол их бахархууштай байгаамаа. Энэ хөтөлбөр бол одоо цаашдаач одоо Булган аймгийн хэмжээнд амжилттай хэрэгжиж айл гэрийн хоймортнууд ерөнхийлөгч хаан зарилгыг бас дээдлэн одоо шүтдэг. Тэр маань бол одоо бүр цаашдаа одоо ил жуучлалын хөтөлбөрийнхээ өрөөнд ч гэсэн өргөжөнд тэлж сайхан одоо ингэж явах гэж байгаа их таатай байгаа. Хоёрын гаруй онд сум бүр 10-аас доошгүй суралцагчдтай морин хуурын хамтлаг байгуулан үйл ажиллагаа явуулж байна. 2023 онд үндэсний их баяр наадмын нээлтийн үйл ажиллагаанд 108 морин хуурч, 108 уртын дууч, 108 бие биелэж оролцсон. 2014 оны аймгийн баяр наадмын нээлтийн арга хэмжээнд 333 морин хуурчийг оролцуулж хөтөлбөрийн үр дүнг наадамчин олондон тайлгнасан. Булган аймгийн төв гудамжинд соёлын гудамжийн фестивалийг өргөн хүрээнд шинэлэг хэлбэрээр зохион байгуулж, сумдын 171 морин хуурчид төв зам дээр хуурын ажлыг ашиглуулсан нь морин хуур хөтөлбөрийн үр дүн иргэдэд хамгийн орой сүргэсэн томоохон амжилт байлаа. Монгол улсын анхны алдарт гавья төгжимчин төдөв хуурчийн нэрмжит Булган ханган ихшиглэн сүрийн морин хуурчдын ангидугаар уралдааныг 2014 оны 10 дугаар сарын 6-наас 8-ны өдрүүдэд Булган суманд амжилттай зохион байгууллаа. 2015 онд морин хуур хөгжмийг түгээн дэлгэрүүлэхэд зориулж 171 сая 508 мянган төгрөгийг төсвөлн аймгийн хэмжээнд уламжлал болсон арга хэмжээнүүдийг зохион байгуулсан юм. Морин хуур хөтөлбөр хэрэгжүүлснээр жилээс жилд морин хуураар тоглогчдын тоо нэмэгдэж, уралдаан тэмцээнд амжилт гаргаж байгаа нь тус хөтөлбөрийн хэрэгжилтийг харуулж байна. Хөтөлбөрт орон нутгийн төсвөөс тодорхой санхүүжилт тавьж, хувцас хэрэгсэл, морин хуураар хангах ажлыг зохион байгуулан ажиллаж байна. 16 сум тус бүрээс сургагч багш сонгон жил бүр сургагч багш нарын сургалтыг зохион байгуулж байна. Сургагч багш нарыг алтан үрэг хамтлагийн морин хуурч уян бэлгээр дадлагж болж байна. Мэргэжлийн хүний хувьд аймгийн морин хуурчдыг түргэн хугацаанд өндөр түвшинд сурч байна хэмээн дүгнсэн юм. За сайн байцгаана уу. Намайг 4 жилийн оюун бэлэг гэдэг би алтан үрэг хамтлагийн морин хуурч хөөмич тийм хүн байна. Тэгээ Булган аймагта хурж иж ажиллаад 3 дахь жилийнхаа нүүрийг үзэж байна. Булган аймаг маань болохоор 2016 морин хуур төсөл хэрэгжүүлээд одоо 2016 онд болохоор 999 морин хуурч тоглуулах гэдэг. Энэ жил болохоор 700 морин хуур тоглуулад тэгээ явж байна. Болгончууд маань их хангадагч юм болгоны хангадагч байдаг гэдэг утгаараа морин хуур төсөл хэрэгжүүлээд Булган аймгийн бүх сумдаас 2 багш нар хурж сургалтанд хамрагдаж сургалтанд хамрагдсан багш нар маань бүдэ орон нутаг сумдаа очиж хүүхдүүддээ сургаж маш их эрч хүчтэй маш их үр дүнтэй ажлыг зохион байгуулж явуулж байгаа. Тэгээ сургагч багш нарын маань үр дүнд одоо 700-аад морин хуурч
яг энэ наадмын сайхан өглөө энэ талбай дээр тоглох гээд яг энэ хойно бэлэн болоод сууцгааж байна. Манай Булган аймгийн морин уур төслийн морин уурчдын нэг том онцлог болохоор ерөөсө фонограм хэрэглэхгүй бүгд их чадварлаг нэлээд гүнзгий төвшөнд очисон тийм хүүхдүүд байгаа. Тэгээд манай хүүхдүүд болохоор бүгдээрээ амьдаар тоглох юм аа. Тунгалаг долгиолох цагаар улс толгодны цэцгэлсэн анхдагч төрдөг хангай минэ амин заяа танутаа гиминэ сэмдэг хангах сайдиката Морин хуур хөтөлбөр хэрэгжсэнээр жилээс жилд морин хуураар тоглогчдын тоо нэмэгдэж, уралдаан тэмцээнд дамжил гаргаж байгаа нь тус хөтөлбөрийн хэрэгжилтийг харуулж байгаа юм. Хөтөлбөрт орон нутгийн төсвөөс тодорхой санхүүжилт тавьж, хувцас хэрэглэл, морин хуураар хангах ажлыг зохион байгуулан ажиллаж байгаа. 16 сум бүрээс сургагч багш сонгон жил бүр сургагч багш нарын сургалтыг зохион байгуулж байна. Манай ард түмний арга билгийн шүтэн барилдалгын гүн сэтгэлгээ аман домог, утга соёл, дуу хөгжим, ёс заншил, бэлэгдэл хүндэтгэлийн нэгдмэл цогцлол болсон Монголын оюуны соёлын хосгүй сод бит бус өв эгшиглэнт хос чавхтаст морин хууран дээдлэн дэлгэрүүлж авиаслаг болгончууд шин булганы хөгжил дүряатай морин хуур хөтөлбөрөнд дэмжин хэрэгжүүлж 2016 онд 999 морин хуурчин тоглолтыг цэнгүүлэн алдаршуулахад айл өрөх албан байгууллага ард иргэд та бүхнийг идвэх санаачлагтай оролцохыг уриалж байна. Ургацын түрүү шаргалтах цагаа өөх дайргэн чинчгэнсэ баатар төрдөг хангай минэ багаас чаргасан нутаг гимнэ сэмнэг хатаа сод зэрэгдэ сэтгэн номроос масын барата отумун түүхэнд босоо химарта оногон мотаг